Өнөөдөр туйлын туяа зурц сурцгаах болно. Тэгхийн тулд бид нарт ингээд ердийнхөөсөө илүү жижигхэн цаас хэрэгтэй. Хэрвээ цаасан энэ болохоор цаасан скотч, хэрвээ жирийн скотч наах юм бол ингээд цаасыг маань гэмтээчдэг. Харин цаасан скотч болохоор зүгээр байдаг болохоор ингээд дөрөв талд нь хязгаарлаж наасан байна. За энэ цаас талбайгаа ингээд гоё бүхэлд нь оруулаа. За ингээд гоё жигдлээ. За бид машхаар хурц тод өнгө хэрэгтэй. За юун түрүүнд шаранг. Энэ дээрээ одоо ягаан авцгаая. За ягаан өгнийхөө доогоор юм. Чинэл ягаан. Шаран гайхаад нэмлээ. Тод цэхэр өнгөөр ингээ үлдсэн хэсгийг гоё усгацгаая. Бодгоо одоо бүр ихээр нь авлаа. Гэт гоё тод өнгөтэй болгоод усгацгаая. За энийхээ гадуур нь одоо дулаан цэнхэр өнгөө ихээр нь аваад бүр бараан болголоо. Нартлын бүр хатгаас өмнө шаранг авлаа. Шарангуур ингээд улам гоё тодруулаад юм ногоон үсгье. За одоо энэ хамгийн тод цэнхэр өнгө дээрээ шинэл ягааг нэмлээ. За ингээд зөвхөн дээрээс нь доошоо чиглэл татна.
За одоо ингээд артлын хэсгийг нь хатгаас өмнө ураа бэрээр дараад ингээд цэглээд өгье. Зарим хатцсан хэсгүүд дээр нь устай бэрээр цэглээд өгье. Ингээд хаттлан хүлээцгээе. Хэрвээ хүсэх юм бол дахиад шар өнгөө авч агаад шар өнгөөрөө гоё татаад өгье. Хар өнгөө ихээр нь авлаа. Бэрээр эргүүлээд шулуун татлаа. Энэ хэсгээс арай бүрэн хатаагүй ч. Нарийн бэрээр гоё цэглээд
түрүү ингээд зэглэснүүдийнхаа яг голд нь цаанаар дарчээ. Тэгэх юм бол энэ бүр гоё гэрэлтэж харагдана. Зарим хэсгээр нь ингээд тусна хийгээд заримыг ингээд голд нь том